Өнөөдөр 2019 оны 1-р сарын 30, 14 цаг 40 минутын орчим за хар тамхи бидэд тээвэрлэж авсан этгээдийг нийслэлийн прокурорын газар за хар тамхитай тэмцэх хэлцээ хамт олон гүйцэтгэх ажиллагааны үндсээр баривчлан саатуулаад байгаамаа. Нийт 3 этгээдийг баривчлаад байгаа. За 2-ыг нь чиглэлтэй дүүрэх 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс барьсан бол за 1-ийг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс барьж саатуулаад байгаамаа. Сагдагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, нийслэлийн прокурорын газрын алба хаагчдын хамтарсан ажиллагааны үр дүнд хар тамхи биедээ хадгалж тээвэрлсэн 3 этгээдийг Орос улсны байрны гадаа багт нь баривчлалаа. Сэжигтнүүд эсэргүүцэд үзүүлээгүй бөгөөд баривчлан сатуулах ажиллагааны үеэр нэгнийх нь биеэс 1 грамм орчим хар тамхи гарсныг хураан аваад байгаа юм. Алба хаагчид саатуулагдсан 3 этгээдэд хяналт тавин ажиллаж байхад биед нь хар тамхи байгаа гэдг нь тогтоогдож, улмаар баривчлан саатуулах үйл ажиллагаа явагдсан юм. Хар тамхитай тэмцэх газар нийслэлийн прокурорын газар хамтран хар тамхи мансууруулах сэтгэц нөлөөлөх бодисыг хууль сар биедээ хадгалж исэн хүмүүсийг бол газар дээр нь барьжлах ажиллагааг прокурорын хэлтэнд явууллаа. Яг бидээ авч явж исэн гэсэн үг шүү дээ. Хэрэгжижсэн эднэрийг шинжилгээгээр тогтоох байх тийм ээ. Тийм, бидээ бол хадгалж исэн. Хадгалж исэн нь бол үйлдэл дээр тогтоогдсон. Энд бол хэргийн газрын үйлчлэг одоо хийгдэж байна. Хар тамхи биедээ хадгалж байсан 3 этгээд нь танилуд бөгөөд 30 гаруй насны залуус байна. Бид нь үзлэг шалгалт хийхээс гадна унаж явсан машинд нь орон байранд нь шалгалтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдах учраа эцсийн байдлаар хичнээн грамм хар тамхи байгааг урьдчилан хэлэх боломжгүй. 1 грамм хар тамхи Монголын зах зээлд 1 сая орчим төгрөгөөр хүрдэг байна. Саатуулагдсан этгээдүүд өөрсдөө хэрэглэдэг үү эсвэл борлуулах зорилгоор хадгалж байсан уу гэдэг нь мөрдөн байцаалтын эцэст тодорхой болно. Хар тамхи мансууруулах бодистой ямар нэг байдлаар холбогдох нь өөрөө эрүүгэн гэмтрэгт тооцогддог. Гэтэл энэ төрлийн гэмтрийн гаралт буурахгүй байгаа нь анхаарал хандуулах цаг усныг харуулж байна. Мансууруулах эм сэтгцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхийдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлсэн, илгээсэн, худалдсан бол 2 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар хорихлоор шийдгэнэ гэж заасан байдаг. Энэ хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.